Яйуцхан тако байна. За ингээ машинда хоол хийдэг. Тэгээ бас гэртээ янз бүрийн туршиж үздэг хүн байна. Тэгээ өнөөдөр миний машины багаачнд явдаг юмтай танилцъя. Сонирхолтой гой юм байгаа та хэдийн байнга асуудаг юмуд байгаа. За миний эхний танилцуулах юм бол хамгийн гол юм газын билет байгаа. За энэгээр бол бараг нийт хийсэн хоолныхоо бараг 70 орчим хувьд нь энэ билетийг ашигласан. Энэ нь болохоор тэгээ бас яг минийх биш. Манай ахын билет байгаа. Одоо болохоор өгөөгөө тэгээ хаяа нэг асуудаг тэгээ байж байгаа өгнөө гэж тэгээ байгаад. За энэ л тэгээ хамгийн чухал зүйлүүдээ яг нэг бараг хамгийн амин сүнснэ гэж хэлж бараг болох. Дараагийн айтм нь болохоор шорлог хийдэг суур байгаа. За энэ шордлогны энэ суур болохоор миний бараг машинтай хоол хийсэн 2 дахь бичлэгэн дээр бараг ашиглагдсан байна. Энэ дотор нь ингээд нүүрс хийгээд халаад яг машинд ингээд уйлуу дээр нөгөө нүүрс нь асгарчих гад тэгээ бариад төсч болохгүй амар халуун. Тэгээ нүүрсээр биш нөгөө нэг тоогоор халдгийг олох гэсэн чинь олдоогүй. Тэгээ би яг сандад бичлэг хийх гээд очиод тэр хавийн дэлгүүрүүдээр баахан хайж ягаад нэг олж авчихсан. За энэ бол миний скейт байгаа. Тэгээ надтай хамт 10 хэдэн жил хамт явж байгаа. Тэгээ миний ер нь анхны 4 дугуйтай юм гэж хэлж болно. За тэгээ араас нь анхныхаа машиныг авч ирлээ. Тухайд 175 crown гэдэг таньдаг ахаасаа бас авч ирсэн. Тэгээ бол машинтай хамгийн түрүүлж хийсэн юм өөрийнхөө бие тэгээд скейт хийж ирсэн. Заримдаа ингээд машинтайгаа төгжирч мөгжирхээр машинаа тавьчихсан скейтаа унаа авчдаг. Тэр нь аюу амар байдаг. Зундаа бол үйл бол ялцгүй тэгэл машинтайгаа. Тэгээ багажинд бол байнга явж байна. Миний бас нэг хайртай зүйлүүдээ нэг байна. За миний дараагийн айтм бол бас нэг сонирхолтой юмнууд байгаа. За энэ болохоор машиныхаа усны савндаа хийгээд тогтоочдөг юм. Ингээд тогтоочдөг юм ширээ байгаа. За энэ нь болохоор хаашаагаа шүтэлчин. Тэгээ энэ дээр хоолой тавиад, хоолныхоо бэлтгэцүүдэд тавиад зүсээд энэ чинээ бүр хутганы юу орон болцсон. Нэлээ ашиглагдаж байгаа. За энэ бол гомын чандаг юм тоогоо байна. Дотор моторхын угаагагүй л явж байна. За энэ ширээг бол нэлээ хайжиж авсан. Монголд бол баг байдаг юм байлээ. Тэгээд нэг ахаараа дамжуулаад гадаадаас захиалж авсан. Цөөхөн үнэтэй. Тэгээ бас миний баг бичлэгэндээ зориулж оруулсан анхны хөрөнгө оруулалт өөртөө айгүй тухтай. Тэгээ хаашаа иргэждэг болохоор тэгээд нэг сайхан ид байна. За энэ зүг бол бас манай найзын брендийн цүнхтэй надад бэлгэлсэн. Энэ цүнхэн дотор болохоор бичлэгэн дээр ашигладаг мик байна. Нэг ном байна. За тэгээд маш олон савх байна. За тэгээд хүмүүс намайг савхан дуустдаг юм уу гэдэг. Тэгээд дуусахгүй өшөөч байгаа. За би яагаад савх хугалт шиддэг болсон бэ гэхээр Jordan гэдэг нэг нүдний шилээ хугалдаг нэг залуу байгаа. Би тэрний бичлэгүүдийг үзэхэд дуртай. Тэгээ бас тэр залуутай адилхан өөрийн гэсэн нэг юник нэг юмтай болоё гэж бодоод ер нь савхаа хуглаад бас гоё. Тэгвэл гоё юм байна гэж бодсон. Тэгээд ер нь бол тэгэл савхаа сайхан хуглаад шитэн л тээ. За миний дараагийн айтм бол за ийм хоёр хоолны бүтээгдэхүүн байна. За энэ удаад яг ингээ будаа банш яваад таарчлаа. Ер нь бол миний машины ард ямар нэгэн хоолны юм явж идэг. Ямар нэг идчихэр юм бол явж лээдэг. Тэгээ одоо хэрвээ маа нэг найз тараад асуувал би тэгэл газын билетийг гаргаж ирэл тоогоогоо гаргаад шууд баншаа шараал өгөхөд бэлэн байгаа гэсэн. За миний сүүлийн айтм бол за энэ хүнжил байгаа. Заримдаа энэ тэнд бас Stars Mars үе ч юм уу бас нэг машинда кино үздэг дейт бас хийж ирсэн. Тэр үед ашигласан байгаа. Аяг дулаахан бас хэрэгтэй хэрэг болно. Сая хүүтэнд бас хүнжлөөрөө хөлөө ороогоо бас явж мавсан байсан. За тако байлаа. Миний машины багажинд байдаг зүйлстэй та танилцлаа. Та асуусан юмнууд бас байсан бах. За тэгээд бай.